Тэгээ үйлчлэгээ сайн. Ярих юм байхгүй шүү дээ. Маш хурдан явж байгаа юм чинь. Тэгээ өглөө орой хоёр жоохон бөглөрл байдаг юм уу да янз нэг баахан өдөрөөл өстой ямар ч асуудалгүй шүү дээ. Цэвэрлэгээ яах вэ? Тэгээд олон хүн орж байгаа юм чинь заваарал манайхан хогшоороо хаяад исэн бас болно шүү дээ. Зүгээр нийтийн тээвэр сайн болсон. Оройн цагаар одоо нэг офицеруудын ард нь таамшир гэсэн чиглэл автобус явдаг. Тэгээ яг миний суудаг чиглэл байхгүй юу? Тэгээ тэр нь аягүй таалагддаг. Яг ингээл ажиллаа оройтол тарангууд автобус бас явж идэг. Тэр нь аягүй гоё санагддаг. Шиний чиглэлийн автобус гэж. Тий. Тэгээ тэр нь болохоор одоо нэг жолооч нарын одоо ингээд одоо харьцаа гэх юм уу ингээд сайн нүгэд одоо жишээлбэл ингээд сая автобус суугаад ингээд нэрлэж ингээд сайн нүг карта дараараа гээд тэгэхэд нэг амар нэг тийм гоё филинг мэдрээд ингээд заа. Угаасаа яг нэг эргэн хүнийхээ өргөн хамсарлаад ингээд карт нарт аягүй даардаг. Тэгээ одоо нөгөө хуучин шиг ингээд дахаас буудлаа авчи ингээд хичээ гэдэг тийм байхгүй аягүй эргэн бүр ингээд бүгд ингээд картадаар зүтгэсэн аягүй гоё санагдаж байгаа. Би их тайвны бүр явж байгаа байхгүй юу? Тэгээд ингээхийн тулд яаж явах юм бол гэж одоо 120 мянга гэсэн автобусын суужил чадах юм уу чадахгүй мó гэж би энэ мапаас хараад. Одоо болохоор өөрөө болохоор яг одоо 5 офицеруудын орны автобус суугаад нэг талбай дээр буугаад талбайгаас хойдолтой номын сангаас суугаад байна. Тэрнээс тэгж амжсан. Тэрнээс наан бол байна. 120 гэдэг чинь болохоор 42 аахгүй юу? 42 чинь болохоор вокзалаар нарны гүүрээрээ гараад тэгээд 19 голын замаар явчихдаг байхгүй юу? Тэгээд 120 дээрээ өвчин. Тэгэхээр чи баярлалаа.